төрийн албаны зөвлөлийн жинхэнэ гишүүн нэр дэвших хоёр нэр дэвшигчийн асуудлыг улсын хурал одоо хэлцэж байна. За төрийн албаны зөвлөл гэдэг энэ байгууллага бол Монгол улсын төрийн өмнө төрийн одоо жинхэнэ албан хаагчид, төрийн ёс зүйтэй албан хаагчид, төрийн одоо тогтолцооны жишг болсон энэ албан хаших энэ хүмүүст тавих шаардлага өнөөдөр нэлээд хурцаар тавигдж байгаа энэ үед энэ нэр дэвшигч орж ирж байна гэж үзэж байгаа. Монгол улсын төрийн албаны зөвлөл энэ парламентын хугацаанд олон удаа бас энэ их хурал дээр үйл ажиллагааны тайлан бусад зүйлээр мэдээлэл хийж төрийн албаны зөвлөлийн ажиллах нөхцөлийг хууль эрх зүйн хүрээнд тодорхой улсын их хурал дэмжиж ажилласан. Төрийн албаны зөвлөлийн дараагаар ажиллаж байсан Баатар сүрэн бод бас ноён нуруута төрийн албыг хашихад бас нэлээд одоо тийм сайн ажилласан ийм хүн гэж би одоо үздэг юм. За өнөөдрийн төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын асуудал, ёс зүйн асуудал, төрийн албаны сонгон шалгаруулалтын асуудал шин шатанд гарах ёстой. Шин шатанд гарах ёстой. Төрийн албаны зөвлөл дотор одоо жинхэнэ гишүүд дотор бас олон асуудалтай хүмүүс байж болзошгүй байгаа юм. Тухайлбал Баатар сүрэн гэдэг нэг нөхөр байгаа. Баатар сайхан ч үлээ. Их хурлын даргын нэрийг барай явж идэг. Баян хонгорын гээд ийм хүмүүс өнөөдөр ёс зүйтэй энэ асуудлын дахиад ийм энэ төрийн албаны зөвлөл битгий гараасаа. Энэ бол яг бодит үнэн шүү. Тэгээд энэ байдлаар цаашдаа асуудал битгий гаргаж байгаасаа энэ төрийн жинхэнэ албан хаагчдыг сонгох энэ сахилга хариуцлагыг дээшлүүлэх ийм цаг үед ийм хүмүүс одоо төрийн албаны зөвлөл гэдэг энэ хариуцлагатай албан тушаал 5-6 хүн байгаа шүү дээ. Энэ бол өнөөдөр маш олон шүүлтүүрээр маш олон шалгуураар энэ томилогдох, сонгогдох ёстой гэж ойлгодог. Хэн нэгэн улс төрчийн харьяаллын, хэн нэгэн намын, хэн нэгэн одоо хүний захиалгаар энэ төрийн энэ хариуцлагатай албыг цаашид орох энэ боломжийг энэ хууль тогтоомжоор хаах ёстой. Улсын хурлч энэ дээр дүгнэлт хийх ёстой. За өнөөдөр энэ нэр дэвшиж байгаа Зэгдв сүрэнгийн тухайд бол бас төрийн нарийн бичгийн дарга төрийн сайд хийж исэн тийм төрийн одоо жинхэнэ туршлагатай албан хаагчид гэж ойлгож байгаа. Пүрэв даргын тухайд бол би бас дэмжиж байна. Улсын хурал дээр бид бас энэ тамгын газар, боловсон хүчний асуудал, бусад асуудлаар бас сайн ажилдаг ийм төрийн жинхэнэ албан хаагчид гэж би ойлгож байгаа юм. Ер нь тэгээд энэ та бүхэн ингээд томилогдох байх, цаашд очоод улс төрөөс ангид байх. Аливаа асуудал хууль ёс зарчмын хүрээнд хандах хэн нэгэн хүнийг, хэн нэгэн намын, том дарга нарын шахалтанд орохгүйгээр төрийн хуулийг жинхэнэ одоо хүрээнд нь хэрэгжүүлэх ийм үүрэг хариуцлага та бүгдээм тулгарч байгаа шүү. Төрийн одоо сонгон шалгаруулалт, ялангуяа энэ төрийн нарийн бичгийн дарга нар, бусад албан тушаалд бол тэр сонгон шалгаруулалт бол их өөр төвшөнд явагддаг шүү гэдгийг тэмдэглэж хэлье. Ингээд та бүгдэд ажлын амжилт хүсье. Баярлалаа.